GU Dance Club-ийн тамирчид дэлхийн цомын тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах хамтлаг бүжгийн тэмцээнд амжилт дүрээр оролцлоо. Тэд өсвөрийн хамтлаг бүжгийн төрөлд дэлхийн аварга болж насан туршидтын залуучуудын хамтлаг төрөлд 2 дугаар байр эзэлжээ. Өмнөх хоттоо би 4-р байранд ороод харин 2 дахь хоттоо болохоор 1-р байранд ороод дэлхийн аварга болоод ирсэн. Тэгээд 2 дахь хоттоо бас хосоор ороод 1-р байр 2 дугаар байранд ороод ирсэн байгаа. Ер нь маш чадварлаг болсон тамирчид нэлээд их орж ирсэн. Ер нь бусад улсын тамирчид нэлээд чадварлаг байсан. Гэхдээ яг амжилт үзүүлсэндээ их баярлж байгаа. Бид цэнгээд бүжгийн төрлөөр орсон. Тэгээд ер нь бол бүх баг маань амжилт үзүүлээд ирлээ. Аварга ер нь ихэнх аваргын түгээл ирсэн. Ирландийн нэг баг байсан. Тэр амар хүч төсөлтөгч. Техник, хүч эдгээр бас зэрэг мэрэг явж байгаа эдгээр бол янзын гоё ёсоо. 3 дугаар сарын 21-ээс 30-ны хооронд Англи улсад зохиогдсон дэлхийн цомын тэмцээн болон дэлхийн аварга шалгаруулах хамтлаг бүжгийн тэмцээнүүдэд тус клубээс хүүхэд нас болон залуучуудын насны нийт 6 баг 44 тамирчин амжилттай оролцжээ. Тэд дэлхийн цомын тэмцээнд өсвөр насны сооло хамтлаг болон хүүхэд насны сооло хамтлагууд тус насны ангиллалдаа төрүүлж цомын эзэд болсон байна. Эхнийхээ тэмцээнд ороод алдаа оноогоо бид нэр засаад тэгээд дараагийнхаа тэмцээнд ороход энэ их манай багийн хувьд бол давуу тал болсон. Тэгээ эхнийхээ тэмцээнээс манай 2 баг дэлхийн цом авсан байгаа. Дээрх 2 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчид инхүү амжилт дүүрэн ирлээ.